Аянгат бусад хаттыг бодвол таны тухай нэлээд их мэдээлэл байдаг. Танаас дэлгэрэнгүй лавлах гэсэн юм аа бас өөрийнхөө амьдралаас ярьж өгнө үү? Мандуухай хатан. Юугаа ярьдаг юм? Хүмүүн байж байгаад л хүсэндэг. Хүмүүний замбад үйлдэх ёстой зүг гэснээ санаж, дэргэдэх хүмүүнээ сонсож, түүний үгийг ёсчлон биелүүлдэг байснараа л төрд гарч чадсанаас биш. Өөрийн шидээр гарсангүй. Эцэг эхийн үгийг чандлан сахидаг учраас энэхийн биеэ би хаантаа золгоолсон. Сэтгэл нийлэмгүй байсан ч тэр ус түмэн олноо бод гэдэг их хамарт хатны үгийн чандлан дагаж түмэн олонд ээлтэй төрийн үлэнс тэмтэй гэвэл өөрөө би яах вэ гэж аж төрж амьдрчээ би. Эрхэм төрийн эрдэнэ сайдууд юу гэж өгүүлэхийг сайтар сонсож тэндээс төрд хэрэгтэй түмэнд тустай гэдэг бүхнийг нь шилэн үйлдэж олонний итгэлийг өөртөө татсан үйл хийж чадаж итгэл даасан учраас түмэн өөрөө тойроод ирсэн. Тэдний тусыг үйлийг нь сонсоод гүйцэтгэж өгснөөс өөр гавьяатай зүйл үгүй. Бие сайтар гам нь бэлэгтэй сайн өдөр дэр нэгтэг гэсэн ёсыг дагснараа ихэр хөвөд төрүүлж байсан. Түүнээс шидтэй сайндаа бишээ. Отчийн үгийг дагаж, зурхаачийн үгийг тандаж, удгуудын үгийг сайтар биелүүлснээс л их тэнгэрт ивэгцэн. Тэнгэр тэг гэж байвал эрдэмт нь юу гэж байна? Эрдэмт нь бас тэнгэрийн үгийг таалж байна. За тэгвэл эрдэмтний үгийг ард бас таалж байна гэд гурван таалал байвал би гүйцэтгэх учиртай. Гүйцэтгвэл төгөлдөр сайн гүйцэтгэх учиртай гэж тэмцэж ирсэн л хатан. Аянгат та анх хөгшин Мандуул хаантай суухгүй гэд уйлж байсан гэж суучгал хатан ярьсан. Мандуухай хатан. Тийм ээ. Аянгат тэр үед таны үзэл бодол ямар байсан бэ? Мандуухай хатан. Эцэг эхийнхээ үгийг дагаж оч гихт нь очсноос тэр хүмүүний үрт ороодох гэж хэлээгүй. Тиймээс би эсэргүүцсэн. Гэргий чинь болоод хажууд чинь суугаадах гэснээс гэрт чинь очиод үрт чинь ороодох гэж хэлээгүйгээд тэмцэлдэж байсан гэдэг чинь гэргий гэдэг үгээ ойлгоогүй багахан байж хажууд нь суугаад байж бай гэснээс биш үрт нь ороодох гэж ижим нь хэлээгүй шүү дээ. Аянгат та тэгээд гүжсэн юм уу? Мандуухай хатан. Тийм ээ. Аянгат яаж тэр ордонд тассан бэ? Их хамарт хатны тухай ярьж өгөөч. Тэр хатан юу гэж ухуулж байсан? Яагаад түүний үгэнд орох болсон юм бэ? Мандуухай хатан. Хаалгаа тайлахгүй, оронд ороосоо гарахгүй, хоол авчирхаар нийтэхгүй байсаар байгаад өлбөрч хөх шахсан. Тэгтэл их хамарт юнгон хатан хаалга эвдэж орж ирэн үснээс цацаж гаргаж ирээд эм хүмүүний шинжгүй эхнэр хүмүүний янзгүй гэдэг нь би чамайг сургана гэд өөрийн ордонд руу авч явсан. Мандуул хаанаас дутааж эм хүмүүний дэргэд байхдаа баахан баяссан. Өстүүлж очсон хатныхаа өргөнд шагаанаасаа гинжтэй 3 сар байв. Хаалгаар нь оргож гарчих гээд дэггүйтэй учраас намайг нохоо адил гинжилдэг байлаа. Тэр их хатан өдөр болгон өглөөнөөс ахуулаад орой болтол яншин. Анхандаа дур гутаад сонсомгүй. Гэвч өдөр болгон яншуулаад байхаар үг нь тогтноо. Тэгтэл бишрэлтэй үгс дотор нь байсан учраас биширч эхэлсэн. Бишрээд ирэхээр хүмүүний харилцаа зөөлөрч гүжөөд байх нь баг болж ёсонд сурцаж эхлэв. Жилийн дараа гэхэд яалтчгүй эр хүмүүний дэргэд бие барьж сэтгэлээ татаж аж төрөх ёстойгоо ухсан. Ухаарсан учраас л тэр нэгтгсэн. Төрийн үйл өчгтэй төр ус гэдгийн ариун ухааныг ухаад өдөр бүр юнгон хатнаас төр ухааныг ард ухааныг сонордон байхад ард олноо төрөө гих сэтгэл бадамлан асаж өөрийн эрх танхил зангаа өөрийн бяцхан өгөөдлүүд хайж явах хэрэгтэйгээ ухлаа. Хичээж эрдэмтэн сайдын үгсийг ясчлан биелүүлж болно. Өөрийн дураар авирлаж ер болохгүй гэж тэр цагт ухав. Иймээс юнгон хатны таалан болгоосон мөн таалдаггүй ноёд сайд болгоны үгийг сонсож тэр дундаас хэн их оронж хэн нь ашиг хонжооч болохыг таньдаг болов. Удалгүй юнгон хатан нэгэн өдөр намайг дуудаад за элдэв их учиг гарах аваас чи намайг ордноос ямар ч өчиггүй хөөгөөрэй. Тэгвэл чи аврагдаж энэ төр ус оршин тогтноно. Миний заагаагүй бүхнийг эрдэмтэн мөргөд ихсийн судраас суралцсан нэз гэж загсан. Юу гэж дээ таныг энэ насандаа хөөхгүй гэж хэлэхэд харж л байгаарай чи.
Тэнгэр иргэндээ гэж хэлсэнсэн. Та худлаа надаар даажигнаж байна. Хөвшөрчхөөд хүмүүнээр тоглоод гэдэл Юнгэн хатантай би жудаггүй хашилдаг байлаа. Игч дүү хоёр шиг л эгэл дотн байсан. Гэтэл төрөөд удаагүй охин минь тэнгэрт гарчихлаа. Учиг ирээд сэтгэл шаналаад эрүүлтэл Юнгэн хатныг хорлсон химээж надад ордноос сухуулав. Энэ л цагт учгийг олоод ёсчлон биелүүл гэж хэлсэн хатуу ширүүн авиртай гэдгийг нь ухсан. Их хатныг хөөснөөр надаас болгоомжилсан уу яасан төрийн тэмцэгч ноёд аана жаахан татагдсан. Ингиж байтал удалгүй болод жононтой нэр холбогдох болов. Их хурлын танхим зэрэгцэн сууснасаа болоод хардагдчихлаа. Түүнээс ил дотн дэргэд гадна өргөө хотолт нь юр учирч байсангүй. Мандуул хаанч гайхан дэргэдээс юр холддгүй хүмүүн сүүдрээрээ хорцчихвол гэж даажигнаж байсан шүү. Гэвч өнөө түмэн чинь хэлэлцээд ирнэ. Тэгээд учгаа зайлуулахын тулд болод жононг төрөөс төр холдож бай. Учиг их гарлаа. Байдлыг ажиж цуу гаргах хүмүүсийг олтол гээд одуулав. Гэтэл ордноос холдвоо үгүй юу Барсын яманд орчихсон. За ингээд би хатуучих ёстойгоо ухаж төр яаж ч эргэж болно гэд мөрөгдийн сэтгэлийг өөртөө татаж төрийн үлээ бүхэлж эхэлсэн. Эрдэмтэн мөргөдтэй үнэн сэтгэлдэнд ч худал хуурмагцсан ч гэсэн цаг хожих гэж гавьяа шагналыг олгож тэнцвүүлэн явах ухаанаа олж авсан. Хэлэлцгүй дорой байх хэдэн сайн эрдэмтэнтэй хэдэн сайн ноёдтой болсон. Дээрээс нэцэг лүгээс оролцож хэн ямар авиртайг мэдэж ийм учиг болно гэж хэлцээр байгуулж эцгийн үгээр явна. Мандуул хааныг би эцэг гэж хүндэлдэг юм. Мандуул хаанч намайг охин лугаа өсгөнө. Гэтэл бид ир юм шүү. Төд удалгүй эцэг хаан өөдлөхөд их тэнгэр нурахтай адилхан болж юу хийхээ мэдэмгүй хэцүү болов. Аянгат та Мандуул хаантай бас зөвлөлдөг байсан юм уу? Мандуухай хатан тийм ээ өөрийн эцэгтэй болоод Мандуул хаантай зөвлөлдөнө. Аянгат Юнгэн хатан хаана хороогдсон бэ? Та дараа нь яа гэж бодож байсан бэ? Мандуухай хатан Юнгэн хатан өөрийгөө чандарлаарай гэж дагаж явсан олондоо хэлсэн. Хээрийн салхинд хийсч хийрхүү салхинд зугаацж явах юмсан гэсэн. Тиймээс чандарлах хуулиар оршуулсан. Аянгат түүнийг хэн хорлсон байх вэ? Мандуухай хатан би бол мэдмгүй. Хэрвзээ хөөцөлдөх аваас олон хүмүүс түүний өхөл юуг мэднэ. Олон хүмүүс мэдэх аваас түр ордон хоёр талцсан хуваалцсан. Ингээд нэг л өдөр миний дор байгаа эрдэмтэн сайдыг гүтгэж мэднэ. Тийм учраас би түүний өхлийг ер нэгжсэнгүй. Гарч ирэх үр дүн Юнгэн хатан санаатай хорлогдсон учраас түүнийг гүтгэх аргаа бас мэдэж байгаа гэж харсан. Эцэг минь тэгж хэлсэн. Эзэн хаач бас тэгж айлтсан. Аянгат Юнгэн хатныг хорлохоор асуудал босож ирнэ. Түүнийг далимдуулах эсрэг хүч байсан байх нэ. Мандуухай хатан тийм ээ. Тийм учраас болдгоороо болж гээд хайсан. Юнгэн хатныг хорлсон гэж гүтгэх нь гарцаагүй. Иймээс олон ихсийн дунд аюул ирэх байсан. Аянгат Юнгэн хатны тал гэж бас байсан уу? Мандуухай хатан байна. Аянгат Мандуул хаан тэр үед их хэцүүдсэн үү? Түүний өндгөн сүний хатан байсан гэсэн тийм ээ. Мандуухай хатан Мандуул хаан зориг төвчээр ихтэй юр нулимс унахсангүй. Миний хатуу зан Мандуул хааны хатуу зан нь Юнгэн хатныг нэр төргөө байсан мэт гэрчилж жүжиглсэн. Учир нь бид Юнгэн хатны албат мөргөд сайдыг алдахыг хүсээгүй юм. Их хамарт хатныг хороосноор түүнийг хэргийг нэхэх аваас төрийг самууруулахаар бэлдсэн дайсныхаа мэхэнд унана гэсэн үг шүү дээ. Энэ захиасыг Юнгэн хатан амьд ахуйтай хідэнтэй хэлж захиж байсан. Тийм учраас нууц тэргүүн хатан гээд энэ явдлыг хав дарсан. Эзэн хаанч баг залуу хатан байхад өтөл эмгэнээр яах вэ гэд ноёдын бузар сэтгэлийг дарсан. Ил нүүрэндээ харуулаагүй ч зүрх сэтгэл нь шарахтай. Түр гэж ийм л хатуу шүү дээ. Аянгат хэрв эзэн хаан миний их хатан гээд хайсан бол уйлан хайлсан бол яах байсан бол ямар хөдөлгөөнийг тэд анаж байсан бол Мандуухай хатан Юнгэн хатныг дагагч надад итгэлтэй байх мөргөд сайд 6 цэцнийг харж байсан. Тэр 6 болбоос төрийн толгойг хатгаж байсан цэцэд болно.
Миний ардыг амгалан байлгаж чаддаг 6 сэцэн байна. Бусад нь эд мөнгөний төлөө ардыг зарцуулнаа. Гэвч тэр 6 цэцэд болбоос ардыг амуулж төрийг амгалан байлгаж чадаж байсан цэцэд болно. Хаан хатад бид зарлиг өгөвч ухааныг тэд уралдаг байсан. Тийм учраас тэднийгээ хамгаалж үлдэхийн тулд Евгэн хатнаа золсон юм. Аянгат Евгэн хатан ч үүнийг бас тооцсон байсан уу? Мандухай хатан. Тийм. Тэнд хамгийн нөлөөтэй нь гэвэл Евгэн хатны авгын талын сэцэн байсан. Хамагтай аюулд байсан тэр Евгэн хатны үед суудал өндөрсөн байсан учраас түүний суудал татаархагсад арвин байгаад Евгэн хатан хорлогдсон энэ үлийг тодлох мэт. Ийм учраас бид Евгэн хатныг зольж түүний үлдээсэн цэцтийг хамгаалахыг зорьсон. Эцэг хаан өөдлөхөд мөн энэ 6 сэцэн чи өн болттой сууж боломгүй, эсэмлийг төрд гаргаж боломгүй, болож жонны ураг байж л таарна. Тулайн угсаанаас хүмүүн ол гэж хэлсэн. Иймээс болод жонон түүнтэй ураг нэгтэй хүмүүнийг хайсан. Тулайн угсаанаас хэнийгч байсан гаргая юу? Ямагтайч өн болод жонон эсмэл тайж байж боломгүй. Тэгвэл баруун зүүнээр хуваагдах ноёдын дунд талцах тайн гарах байсан. Тиймээс тэдний жинг тааруулж дэнсийг голлож тулайн угсаанаас хэн нэгэн нэргүйтэнг гаргах учиртай байсан тул болож жононгийн өөрийн хөвөн шиг баг балчрыг олж ирсэн. Ингээд Буурцагхан хаан болсон юм. Аянгат Буурцагхан хаан гинүү би анх удаага ийм нэр сонсож байна. Та тэгж шоолдог байсан юм уу? Мандухай хатан. Өхөөрдөл нэрээ юуныхан даян. Аянгат та Буурцага хэдэн настай байхад нь авчирсан бэ? Судар дээр 7 настайд гэдэг. Зарим нь 3 настай гэдэг. Би төсөөлөхдөө за яах вэ 3-тай авчирсан гэвэл нууж байгаа 7-тод нийл гаргасан байж магадгүй гэж бодсон. Мандухай хатан. Буурцагхан гэж байхад хэдий жаахан байх уу? 7-тэй хүүхдийг буурцагхан гэхгүй шүү дээ. Аянгат 3-тай байсан юм уу? Мандухай хатан. Тийм. Гэвч төр түмний нүдэнд юр гаргаагүй. Эсмэл тайж өн болож жононд сэжигч төрүүлээгүй 4 жил өсөрсөн нь үнэн. Болож жононгийн үр сад гээд 7 хавартаад нь бөө заяа ухтаа өгөхгүйгээ шалгуулах ёсон дээр анх гаргаж ирсэн. Ингээд Буурцагхан маань ухтай болж даян нэрээ тэнгэрээс авсан. Аянгат сүүлд даян нэр аваагүй юм уу? Мандухай хатан. Даянд тэмүүлэх учиртай. Тэгээд эцэг эхээсээ нэр аваагүй учраас Буурцагхан нэртэй байсан. 7 хавартаад эцгийн нэрийн хагасыг авч зорих хөлийнхээ талыг ухаж өөрийн нэрийг бүү заяанаас авсан. Аянгат их том тэмцэл явагдаж байсан юм байна. Эцэг хааныг өнгөрөхөд бас таныг унгах гэж оролцсон уу? Мандухай хатан. Тийм ээ. Гэвч өмнө нь би суудлыг нь засаж багхан урам шагнал өгсөн учраас шууд нүрээ өчөглөж чадамгүй. Гэргийн нарт нь ихэд сайн хандаж шүр совд эмэгсэлт өгсөн учраас тэдний гэргийн нар эр нөхрөөсөө илүү надад сайн. Ийм аргаар тэднийг багхан дөнгөлж хугацаа хожиж байснараа төрийн сангаас нэлээд хугассан нь ч үнэн. Хүмүүний гарт орвол угаасаа оргуу болох эдийг хайрлаад яана вэ? Надад эдийн шунал байсангүй тул шуналтанд нь өгчихсөн. Ингэж цаг хугацаа боломж бололцоог олов. Удгад надад ингэтийг гэж зөвлөж эрдэмтэн сайд нь мөн санал нийлсэн. Харин ард олон эсэргүүцсэн. Уйнаа чи тараагаад яана уу гэж ард олон гэж шивгчтэй хэлээд байгаа юм шүү. Тэд чинь ард шүү дээ. Аянгат таныг Мандуул хаанаас 2 охинтой байсан гэж бичсэн байсан. Үнэн дээр Мандуул хааны түрүүчийн хатны хүүхдүүд эзтэй. Мандухай хатан. Тэд Мандуул хаан болон Евгэн хатны охид шүү дээ. Аянгат том болсон учраас та харж байсан юм уу? Мандухай хатан. Тийм ээ харах гэжтэй ээж нүгүү болоод тэд миний нэр дээр болно нэстэ. Би тэднийг өсвөлжөж дийлсэнгүй. Хугастаа төрийн нэрээр миний охид болж явж жаахан өмгөөлөл болсон төдийгөөс биш бүхнийг Евгэн хатан тэдэнд зориулсан. Харин ургалахгүй ёс энжийг нь бэлдэж өгснөөс өөр надад гавьяа алгаа. Аянгат та эдгээр шуналтнуудыг засах аргаар эхний ээлжинд төр барьж байсан юм уу? Мандухай хатан. Тийм ээ. Тимч гавьяа байгууллаа
Тэдийгээр шагны ийм ч юм боллоо, эдийгээр шагны сайхан байна, иймэр шагны гээд байнга тэднийг урамшуулж магтаж баясгаж байсан. Төрийн сайн ноён шүү, төрийн сайн хүмүүн шүү гээд таны тус аривантай гээд дур үгүй байсан ч нүүр засаж байсан. Энэ ингээд байвал бидэн рүү ер бүх юма туучих юм байна гэсэн сэтэл төрүүлсэн. Гэхдээ надад тулах цэг турших хүмүүн байсан учраас би тэр хүртэл гэсэн хугацаагаа мэдэж байв. Тэр дундаа би шинэ эрдэмтэн сайдуудыг төрд оруулав. Тэднийг амаа дарж ухаанаа тэлж явж бай гэж атгандаа нууж ясан. Аянгат Мандуул хаан өвчнөр нас барсан уу? Мандухайс заатан үгүй хорлогдсон. Аянгат Мандуул хааныг ямар ч ирэх мэдээлгүй аймхай хулчгар хүмүүн байсан. Том хамартын эцэг тэр хааныг дарамтлагдаг дээрэмчин байсан мэтээр түүхэнд биччихсэн байсан. Мандухай хатан тийм биш. Зөвлөлддөг байсан нь үнэн. Юнгон хатныг хүндлэн биширдэг байсан нь үнэн. Гэвч түүнд дарагдаж ноён нуруугаа алдаж байсан очиг үгүй. Юнгон хатан сайн зөвлөгч байснаас төрийн удирдагч байсангүй. Гэвч сайн зөвлөгч байсан учраас түүний үг бүхэн онно. Аянгат Юнгон хатан их хатан байсан шүү дээ. Тэгээд төр бариагүй гэсэн үгүй. Төрд нөлөөгүй байсан юм уу? Мандухай хатан өөрөө инг тэг гэж юр тушаал гаргаж байгаагүй. Гэвч эцэг хаанд үгийг бэлдэж зэхэж өгдөг байсан. Аянгат хаанаар өөрөөр нь удирдуулчаад ард нь өөрөө байдаг байсан юм уу? Мандухай хатан тийм ээ, иймээс л хороож байхгүй юу? Юнгон хатны шинший гэдэг шивгчин бүх хуралдаад ордог байсан. Тиймээс хаагуур юу болж байгаа бүгдийг нь асуудаг. Энэ нь шууд бус оролцоо болно. Шиншийгээ сонссон бүхнээ Мандуул хаантай хэлэлцдэг. Тэр дороо намайг бас хамт байлгадаг. Тэр тэгж ийм санаа агуулсан тэндэх хүчигтай энд үсэж байна гэд улс даяар шинший лугаа адил эгчид маш олон нуудгаа хэл чимээлэгчд байв. Тэд бүхнийг надад бэлгэлсэн. Тиймээс би хэн хаагуур юу хийж байгааг шиншийгээ сонсно. Шинший бол алтай язгууртай удган шивгчин, боорчуу жанжны шууд ухсааны охин. Гэвч тэр үед хатан бус шивгчин байсан. Шиншийг 7 хавартай хээр хаягдсан байхад Юнгон хатан олж дэрэгдээ тижээж авснаар шивгчин болсон хэмээдэг. Надаас ахмыг нэгэн байлаа. Аянгат танд Юнгон хатан цааш ажиллах баг хүртэл бэлдэж өгсөн юм байна тийм үү? Мандухай хатан тийм ээ, тийм ч учраас би богино хугацаанд мандаж чадсан. Хэрв Юнгон хатны тэр улс суур үгүй байсан бол миний нэр мандаж Мандухай нэрийг хүртэхгүй байв. Аянгат Мандухай гэдэг чинь эцэг гэхээс заяас нь таны нэр гэж бодож байсан. Мандухай хатан биш. Миний овоол нэр өөмөлжин цэцэг. Эцэг гэхээс өгсөн нэр минь. Хатан болоод би Мандуул хаантай хандлахтай Мандах уухай нэрийг хүртсэн. Юнгон хатан нэрлсэн юм. Аянгат Юнгон хатан та хоёрын харилцааг хүмүүс буруу ойлгоод Юнгон хатан таныг хорлосноор битсэн байдаг. Мандухай хатан энэ бол Юнгон хатныг төрөөс хорлогдсон гэж 6 сайдыг булхайд унаахгүй болгох үүлээс үүдэлтэй буюу төөрөгдөл бичээс. Бид Юнгон хатныг түлхэн хайснараа түүнийг муу хүмүүн мэт түүхэнд үлдээсэн гэмтээ. Гэвч Юнгон хатныг хүсэл зоригдол үлдэхийн тулд тийм үйл хийхээс өөр аргагүй байсан. Аянгат Юнгон хатан ямар хуур царай зүстэй хүмүүн байсан бэ? Хэтэрхий царай муутай хүмүүн байсан болохоор Мандуул хаан ойртдог ч үгүй байсан гэд янз янзаар гүтгсэн байсан. Гэтэл одоо Мандуул хаан Юнгон хатандаа их хайртай. Юнгон хатан таныг өөрөө олж өгсөн гэж суучил хатан ярьсандаа. Мандухай хатан тийм ээ, Юнгон хатан өөрөө намайг сонжсон. Юнгон хатан намайг олж нэр өгч мандуулсан. Мандухай цэцэн хатан би Даян хааныг буурцгхан байхад олж нэр өгч мандуулсан. Үйлийг давтсан босуу буурцаг хаан гэвэл сүргүй үсттэй. Аянгат Юнгон хатан ямархуу царай төрхтэй хүмүүс байсан бэ? Монгол хатан бидтэй. Мандухай хатан Монгол хатан боловч бидэнтэй юр төсгүй царайтай. Тэрээр өндөр нуруутай, шар зүстэй, өндөр хамартай, хүнхэр нүдтэй, нүд нь бор, уруул нь нэмгэн, магнад нэгч өвчлээс үгүй.
оо ингэсэг тавиад гацраа улаан болгоход ямар ч охид хүүхнээс үзэсгэлэнтэй боловч түүнийг хараад хайр хатан гих дүр юр ариламгүй байсан. Боржордоо үстэй үсийг нь сүлжсэн ч багцаа нь хит том. Сэгсгэр учгаас юр үсээ задалдаггүй. Бэлхүүс нарийн өгзөг томтой хөх бондгор уян найлахаа хөдөлгөөнтэй өндөр зэгзгэр бүсгүй. Түүнийг ахмад настай эгчмэд хүмүүн ижитэй бараг нас дүйцүү гэж бодоход маш сайхан бие цогцлоосон хатан байсан. Настан сайд бай тухай ямар ч эр хүмүүний сэтгэлийг булаахаар бүсгүй. Гэвч Монгол дүр төрх багтай да. Ямар ч хүмүүн харсан хэрэгзээ бортог малгайгаа аваад бор дээлээ тайлчих аваас гадаад хүмүүн гэж хэлэхээр их наадах дуртай хүмүүн олон ч хувцс өмснө. Орон орны хаттын хувцс тэнд байна. Гүрьё хатад шиг жирэмсэн хувцс бас нанхиад хатад шиг үсээ дээш үүлэн боож үүлжин ингэртэй хувцс өмснөө. Тэгж наадаж наргиж хувцлах дуртай нэгэн байлаа. Түүний дүр төрх тэр хувцс бүхэнд үнэн гуа цогцно. Би ямар үндэстэнтэй адилхан байна гэд олон хувцс солино. Адилхан байна гэж би тэнд өссөн. Ингэх зураа надад тэр орны ёс заншлыг тэр хувцастай байхдаа заадаг байсан. Хэрвээ тийм улсын иргэн ирвэл чи Монгол улсаа төлөөлөөд ингэж үйлчил. Тэр улсын иргэн байвал ийм соёлоор үйлчил. Ингүүл ингэн гэд олон хувцастайгаар үзүүлнэ. Тэр бүхэнд би үлгэрлэн сурчээ. Аянгат тийм байна. Тэр улсын хувцсыг нөмсчгөөд үзүүлэхээр зугаатай хөвчлөлтэй байх юм байна. Мандухай хатан. Миний муугийнхаа миний анхаарал юр тогтдоггүй. Хийсч дэрвэж тагтаа шиг нисэж байдаг хүүхэд. Хүүхэд байсан учраас тэгж намайг татан сургасан юм аа. Тэгэхгүй алавдаж яншиж ташуурдаад байсан бол аль хэдийн ордноос цугцчихсан байхгүй юу? Аянгат. Тийм учиртай байсан байх нэ. Анхаарал сонирхлыг нь татаж байгаад хэлж ярьж сургасан юм байна. Мандухай хатан. Тийм ээ. Түүний дүр зураглал нь дуу хоолой нь өгүүлсэн үг нь зүрхэнд гүн үлджээ. Их авхаалжтай сургагч хүмүүн. Би болох бүдүүн дураараа эрх танхил аашаа өртэй, эрэмгийн зоригтой, хутга шүүг их гарамгаа эзэмсэн нэгэн. Тиймээс дураа хөрвөл эзэн дээдсийг хороогоод гэрлүүгээ дутаая гэж хэлдэг байсан. Энэ бүхнээс сэрэмжилж юмган хатан миний дур сонирхлыг тэр хэдэн хувцсаар татаж чадсан. Сонжиж, гайхаж, биширч, дэлхийг танихсан гэх хүслээрээ би төрийг биширч эхэлсэн. Ийм хувцастай, тийм хүмүүнтэй учран залгана. Мөн ядуу айл бүхэнд би мотраа сунгаад тусалж чадна гэх сэтгэл төрөхөд би хатан болохоор анх хөдөлсөн шүү. Тэр ботл би эзэн хааныг алчхаад зугтаая гэдэг тийм л омглон байлаа да. Аянгат. Та тэр үед үн болд вантай хайр сэтгэлийн холбоотой байсан уу? Мандухай хатан үгүйсгэж чадахгүй. Үн болд вангийн нутагт манай эцгийн хідэн хонь бэлчээр нэгтээ. Нэг бэлчээрт бэлчин үн болд вангийн гүйцэтгэж чадаагүй сайлыг бидэг гүйцээж шийг нь хүртэж аж төрнөө. Ноосолж чадаагүй хоньыг нь ноосолж эсхийг хийж тус болноо. Тэр дороо бид үн болд вангийн албад шиг л гэсэн үг шүү дээ. Хишгийг нь хүртэж авсан учраас биширч бас тогдулж үн болд ванч намайг багахан тоож багаасаа хамтдаа адуу малд явж бэлчээртэй тоглож чулуу өрөлцөж өссөн учраас сэтгэлгүй гэвэл худал болчихноо. Наснандаа ойрхон надаас 2хан насаар ах. Түүнд би дурламгүй гэвэл яана вэ? Голын бэлчээрт хамтдаа явна, усанд хамтдаа явна. Гэвч үн болд вангийн эцэг их нь ядуу айлын охин гээд намайг стоноо. Тиймээс бид ханилан суусангүй. Үн болд вангийн эцэг их намайг хатан болоод дараа нь гагцаар болоход үн болд ванг хатгаж багын чинь хайр одоо ханилж болно. Чи хуучин хайраа сэргийн хаан болох боломжтой гэж нэлээд ятгсан хэмээдэг. Үнэхээр би чамд хайртай. Чи нөхөргөө болсон юм чинь ханил юу гэж намайг гуйсан. Яагаад өмнө нь ханилаагүй юм бэ гэхэд ядуу айлын охин гээд гэрийг минь бядууд тоожээ. Одоо чи ядуу бишээ их хатан эзэгтэй болжээ. Тиймээс би чамайг тооно гэхэд дур готчихсан юм. Ямар үед нь тоогоод ямар үед нь тоодоггүй юм. Миний мөнгөтэй суух гээд байгаа юм уу? Миний нэртэй суух гээд байгаа юм уу?
миний биетээ суух гээд байгаа юм уу? Тийм зөвүүн юмыг маажиж хайна. Ингээд дур хутчихсан. Өнөө сайхан оргилсан сэтгэл үгүй. Газар өнгөрсөн шүү. Тиймээс мөрөгдийн үгийг дагсан дээр юм байна гэх ийм бузартай юмбүү харж ханилдаг юмтай ханилж энэ насыг өнгөрөөж төр усыг ч самраад төвшин артаач зоогоод яадаг юм. Аянгат. Үн болдван таныг эргэж ирэх үедээ ихнэр авсан байсан уу? Мандухай хатан. Их хатан байна. Түүнийгээ хороочход надтай ханил юу гэсэн. Хүмүүний аминд хүрч хүмүүний ихнэр болно уу? Аянгат. Хороодг нь яаж байгаа юм бэ? Юу гэсэн үг вэ? Мандухай хатан. Хэрвээ ууган хатан биш бол би баг хатан болно үсттэй. Баг хатан байгаад төрөө өгнө гинүү? Тийм бузартай юм гэж юу байд юм? Аянгат. Тийм байна. Үн болдван хатантай. Таныг авахаар та 2 дугаар хатан болно. Тэгвэл та улсын их хатан байдаг. Мандухай хатан. Тийм. Тиймээс үн болдван эхлээд гэрээгээ хороочхоод ирэх ёстой болж таарад байгаа юм. Аянгат. Та хүмүүсийн үгэнд ороод ихэр хүүхдүүд гаргасан гэсэн яаж ихэр хүүхдтэй болно гэж од зурхаа мөрөд гээд Мандухай хатан. Эхлээд би сарын хэрэг ирдэг өдрөө өөрчилсөн. Минийх гаргийн сүүдээр сар харих цагаар ирдэг байсан. Тийм учраас сар буух үеэр миний үр тогтох чадамж өндөр байна. Гэвч би тэр үр тогтох чадамжийг яг 15-ны сартай дүүцүүлэх аргыг хайсан. Иймээс биеэ цуцааж байгаад сарын хэрийн мөчлөгийг алдагдуулах зарчмаар олон жил хөөсөн. Ингэж байгаад сарын хэр сар яг дуурах дуураг болох үедээ дүүцэж ирдэг тэр үед нь боловсрч харин цагт нь гардаг. Энэ учигтай тэнцүүлсэн. Учиг нь дуурах сарны хүч өндөн эсийг хэд дахин том болгоно. Ингэж томорход загсан зууш сайн идэж түүнийг чөмөн тосоор сайтар тосолж хөвлий болон биеэ сайтар тижээж хамагтай том өндгөн эстэй болгох учиртай. Тэрийг үйлдээд дараа нь цав салтаагаараа цусны эргэлт өөрчилдөг зүй тавилдаг байв. Өөрөөр хэлбэл миний биеийн тархлааг унагадаг зүй. Иймд тэнд байгаа бүх эр эсийг миний бие эсэргүүцэхгүй болно. Түүнийг устгах ямар нэг шүүрлийг ялгаруулахгүй болно. Ингэснээр тэр миний хөвлийн орон зайд удаан байна. Ингэж эр эсийн өвчлөлт бага байвал өндгөн эсэнд 1 2 3 4 эр эс орших боломжтой. Ингээд хос эстэй 1 өндгөн эс заавал 2 3-аар хуваагддаг. Энэ аргаар би олон ихэр хүүхэдтэй болсон. Учир нь надад цаг хожих маш чухал. Миний бие ханилан суусан ирээсээ нэлээд их чатал хэдий болтол би хүүхэд гаргах чадамжтай байхаа мэдэмгүй. Тиймээс нэгэн оролдлогоор олон хүүхэдтэй байх эртний аргыг хэрэгэлдэг байсан. Аянгат. Өөрийнхөө эсэргүүцэх чадварыг багасгаад ирэхээр эрс том өндгөн эсэн дээр ороод хуваагдал явагдаад байгаа юм байна тийм ээ. Мандухай хатан. Тийм. Нэг эсэнд 2 эс орчхоор 2 хуваагдаад 2 өндгөн эстэй болж цааш ихэр болоод үржинэ. Биеийн эсэргүүцлээ яг хурцлын дараа унгах ёстой. Ингэж миний хөвлөд байгаа эр бүлийн эсүүд өгөхгүй. Тэгснээрээ нэг биш 2 3 эс өндгөн эстэй нэгдэх боломжит болно. Миний өндгөн эс жирийн хүмүүнийхээс нэг хагас дахин том. Жам ясаараа бол ийшээ нэг эрс ороод нэгэн хуваагдлаар явагдана. Гэвч минийх том учраас олон хуваагдах боломжтой. Ингэж явхад нэг хэсэг эс өвчгээд гадагшилдаг. Гэвч бусд нь цаашаа 2 хүүхэд болоод үржчихнэ. Мөн бөө үлээр 2 сүнсийг урин дуудана. Ангаа ухааны аргаар 2 эрсийг бидээ тогтооно. Энэ 2 үйлдэлийн дунд сарны үйлчлэлээр үр өсөх чадамжийг нэмэгдүүлж, гурван үйлчлэлээр гарцаагүй ихэр хүүхэд төрүүлдэг байсан. Аянгат. Та бас зурхаачийн үгэнд сайн орох юм байна да. Мандухай хатан. Сар хизээ бүтэн болохыг би зурхаачаас асуунаа. Сар бүтэн болоход миний өндгөн эс ханаж, том болохыг би эртнээс оролцсон. Анх 3 настай бяцхан хүү ирэхэд би тэрнээс эгчмэд учраас ирээдүйд 1 хүүхэдтэй болох уу, 2 хүүхэдтэй болох уу л учигтай байсан. Аянгат. Тийм байна. Та тийм бага хүүг ирэхэд нь ирээдүйдээ бэлдсэн байна. Том болтол нь энэ тасгалыг хийсэн юм уу? Мандухай хатан. Тимээ томруулах биш, сартай дүүцэлэх. Сар дуураг болоход миний өндгөн эс эр эс хүлээн авахд бэлэн болж
сар харих цагаар гадагшилж байх ёстой. Энэ жишгийг татахын тулд би маш олон удаа сарын хэрэг хорж байсан. Аянгат та зурхаачдаар хизээ ямар хүүхэд гаргахын хувь заяаг нь гаргуулах уу? Нандухай хатан үгүй. Би сарыг л асууна. Отчоос бол би сарын хэр маань хэр тохирч байгааг асууна. Энэ хоёрыг дүүцүүлэхийн тулд би маш их хичээнэ. Мөн буурцхныг насанд хүрэхэд нь албаар эр хүүхэд төрүүлдэг махлаг хүнсийг мөн биеийн дур сэтлийг хөдөлгөх гэж олон эмсийг зэхэж өгсөн. Гэвч тэдэнтэй юр ойртуулах ёсгүй. Эр хүмүүний дур хэдий чинээ бадарна. Төдий чинээ нуган урд хүрэх боломжит. Мөн хорцол хийхээс өмнөх 3 хоногт эр хүмүүс маш их хүс гаргасан байвал заавал нуган урд төрнө. Тиймээс буурцхныг хорцол хийхээс 3 хоногийн өмнөөс хээр хаяж ордон руугаа гүйлгэнэ. Холоос тэр чин яван зүдрэн ордонд ирэхэд алжаал ядаргааг нь тайлах гэж олон үзэгсэлэнтэй сайхан нүцгэн эмсээр биеийг нь илүүлнэ. Ингэхэд дур хүсэл ариун бадрахад эмсийг бүгдийг нь гаргаад өөрөө орчихно. Нэгэнт дур нь оргилсан бол тэрийг буулгах л учиртай. Өөрөө унтрахгүй үзье. Би ингэж ойртож хүүхдээ тээх ёстой. Аянгат пүүх галзуу юм би яасан. Та буурцхнаас өр хүүхэд олныг гарахыг зорьсон юм байна тийм ээ? Мандухай хатан бодсон юм бол ердөөл тэр байсан. Аянгат эхнэр нөхөр байгаад хайр сэтгэлээр ч юм уу тийм юм юусоо бодоогүй юу? Мандухай хатан эцэг болгох хүмүүн гэж харж байснаас эр нөхрөө гэж харж байсангүй. Аянгат гэтэл таны төлөвлөгөөг шивгчэнтэй орооцолдоод нураасна тийм үү? Та тэр шивгчнийг яаж зайлуулсан бэ? Мандухай хатан зайлгээ зайлуулахгүй юу? Нүднээс далд байвал цаашаа яах нь ямар хамаа байна. Миний энэ үйлийг буурцхан олон удаа сүйдэж байсан. Аянгат хүүхэд болохын тулд 1-2 жил сайн бэлдэж байж л энэ болгоныг хийх нь шүү дээ. Тэрнээс одоо яг эхнэр нөхөр хоёр шиг үргэлж хамт унтахгүй юм уу? Мандухай хатан тэгж унтаж байсан. Сохор адны хүүхдүүд ч хийх хэрэгтэй шүү дээ. Зорилгот хүүхдээ ч хийх учиртай. Тийм биз дээ. Гэвч миний би сохор адны хүүхдийг юр төрүүлсэнгүй. Яалтч үгүй бие бэлдээд үйлээ хийхээрээ хүүхэд олноо. Сарны хүүхдээ болгоолчихноо. Аянгат та байлдах хэрэгтэй болсон шүү дээ. Ойрдуудад 5 жаягийг жаягалсан байх юм. Тэр ямар утгатай вэ? Ялчгаад тийм хачин жаяг зарлаад байхдаа яа гэм гэж хинж бодохоор гэрийг орд гэж бүү бод гэх мэт. Мандухай хатан эхлээд энэ хүүхэд олох үйлийг чи асуулаа тийм үү? Одоо чи дайны учгийг асууж байна уу? Дайнд ясны дараа 5 учгийг чи асууж байна уу? Аянгат тийм. Мандухай хатан за ямар тач би эцэг өвгдийн үр хүүхдийн тухай судрах худал байдаггүйг биеэр гэрчилсэн хатан шүү. Энэ яриаг дуусгаж байж дараах руу орох хэрэгтэй. Аянгат өршөөгөөрөө за тгий. Эртний хаттын ихэр хүүхэд төрүүлэх жор юм уу? Мандухай хатан ер нь хүүхэд гаргах жор ихэр бишээ. Хамгийн том улаан эс, хамгийн цогцтой өдөр, хамгийн сайн бэлдэх шим тижэл гэдгээрээ тэрийгэ зэхэж байвал хүүхэд заавал олноо. Аянгат та өөрөө загсны мах идсэн гэсэн үү? Мандухай хатан би өөрөө загсны мах иднэ. Нөхөртөө бол эр хоньны махлаг, мах, чив, хурган засаа идүүлнэ. Би тэр хүүхдээр тоглосон гэвэл арт түмэн минь өршөөгөөрэй. Гэвч яалтж үгүй төрөө аврахын тулд эртний өвсөн бүхнийг дахаас өөр учиг надад байгаагүй. Буурцхан бол толгойн эзэн сүүлийн үр удам. Тэр л нуган үр төрүүлэхгүй бол эзэн Чингис хааны баг хүүгийн угсаа үгүй болж Монгол төр самуурах гэж байсан тул хатуу байх ёстой. Би эцэг өвгдийн сударт, Нахиадын сударт, Наран улс, Гүрьёгийн сударт өгүүлсэн бүгдийг хийж үтсэн. Тэндээс онсон нь гэвэл Нахиадуудын зүүнний арга, эцэг өвгдөөс өгүүлсэн сарны арга, мөн махан домчдын махан тангийн арга нийлхээрээ их цогц болсон. Тэнд олон удаа туршиж үзсэн. Гэвч бүтэхгүй олон байсан. Ямагтайч хүү төрүүлэх ёстой, эрт төрүүлэх ёстой, ойр ойрхон төрүүлэх ёстой гэж зорилт дэвшүүлж гагц үүнийг л судалсан.
ард олно гэж биш. Төрийн төлөө өөрийн биеэ зориулсан учраас төгс мэдээлэл учиг бага байна да. Тэгээд ч шивгчин хядад тэрийг алдахыг хүссэнгүй. Тэгэмгүй бол гэрээр дүрэн өн болдын хүүхэд, гэрээр дүрэн эсэмлийн хүүхэд болчихвол яана вэ? Ийм юм болсон бол өдид чи ингэж суухгүй байсан юм шүү. Миний зөвл байсан учраас би энд одоо суугаад ингэж ярих эрхтэй байгаа босуу. Аянгат та хинтэн ч суусан энэ аргыг хэрэглэх байсан уу? Тэгээд олон хүүхэд төрүүлнэ шүү дээ. Мандухай хатан. Үгүй ээ. Хинтэн ч суусан биш. Эзэн хааны толон удмынхныг л төрүүлнэ. Би үн олдтой яавч сууж болохгүй. Тэр чинь миний нэртээ суух гээд байсан юм. Эсвэл бол миний сентитээ суух гэсэн. Надтай сууя гэсэн нь алгаа. Намаагаа гэснийг нь хайсан шүү. Харин ээжигээ гэж инэрч хайрлсан буурцагхан намаагаа гэсэн шүү. Надтай суусан шүү. Төртөөч биш, нэртээч биш. Тэгэхээр бид эхнэр нөхөр хайр дурлалтан мөнөөсөө мөн. Гэвч жаахан хэцүү. Анх нэг нь ээжээ гэж харж өссөн. Нөгөөх нь эзэн Чингис хааны минь тулайн угсааны үр сад гэж хайрлсан. Сүүлдээ хайр дурлал яалтчгүй мөн болсон. Тийм биз дээ. Аянгат буурцагхан эцэг болцоход хүүхдүүдтэй хэр халамжтай байсан бэ? Мандухай хатан. Халамжлахыг алавдаагүй. Гэвч тэр төрөлхийн сайн эцэг байсан. Анхны 2 хүүгүүдэд төрүүлэх гэж л бид их олон алдцыг хийж надаас төрүүлж төрөх хүртэл хүмүүн жирэмслүүлсэн шүү. Ямартай ч чадвартай юм байна гэдгийг нь олсон. Тийм учраас би өөртөө их анхаарч үр хүүхэд тогтоох арга ухааныг маш ихээр судалж өтрлөн яарсан. 16 настайдаа буурцхан хүүхэдтэй болсон. Гэвч 19-дөд нь би хүүхэдтэй болсон шүү. Дунд нь 3 жилийн оролцоо байна. Тэр бүхэнд алдаж онож миний үйлийг цалгардуулсан учигтай өдөр болгон сар бүхэн хичээнгүйлсэн. Тэрний дараа би хичээнгүйлэхээ болсон. Зөвхөн бүтэн сарны үйлээр л хичээнгүйлэхэд хувь тавилан тэнгэр заяа надад ногоон үрсийг хайрлжээ. Гэтэл би дэгээ дагаахгүй байвал яадаг юм гэсэн чинь 3 ихэр хүүхэдтэй болчихсон шүү. Юр дагаагүй жил. За одоо яасан ч яах вэ гэд хайсны дараа сонирн байна уу? Хе. Аянгат тэр үед сурчсан тогтсон байсан байна. Мандухай хатан тийм ээ миний дадал угаасаа тийм болчихжээ. Сар бүтэн болоод ирэхээр л загсан махаа идээд сурчжээ. Тэрийгээ ч өөрөө анзаарсангүй. Гэтэл 3 хуваагдлаар хүүхэдтэй болжээ. Загсан мах уураг өндөг идэхээр эм хүмүүний өндгөнс томорноо. Гагц уураг биш бүтэн өдрийн дэглэн байна. Аянгот 7 хоног хэрэглэх үү? Тэр өдрөөсөө эхлээд хэрэглэх үү? Мандухай хатан хүүхэдтэй болъё гэсэн бүтэн сар байна. Аянгат хаадын нууц судар гэж байдаг байсан уу? Мандухай хатан нууц судраа Юнгэн хатан надад 15 хуудас бичиг үлдээсэн. Нэгэн хуудас нь Эртний Нанхиадын ханц дээр, нэгэн хуудас нь Монгол бичиг дээр, нэгэн хуудас нь Морьт тамга дээр гээд хуудас бүхэн нь өөр бичгтэй нэг утгатай судар. Тэгээд нэг хуудсыг Нанхиад бичиж судлаачаар арай ч гаргаж дуусгаад Монгол бичгтэй харьцуулахад нөгөөх нь нөгөөгийнхөө үргэлжлэл байсан. 3 дугаар хуудсан дээр би их зовсон. Тэр л хамгийн сүүлд үлдсэн. Тэгээд цааш судруудыг олон хэлээр эрдэмтэн мөргөд инээ тэрэгээ цуглуулж агаад 14 хуудсыг гаргаж байгаад дундхыг нь яах вчхаа мэдхээ байсан. Аянгат тэр ямар хэл дээр байсан бэ? Мандухай хатан тамган бичээс. Аянгат морин тамган бичиг үү? Мандухай хатан тийм янз янзаар тайлаад утга гаргахгүй. Гэтэл нэг удаа онгодын золголтон дээр намайг тэр бичгээ аваад ир өвгөн төхүүлээд өгье гэсэн. Тэнгэрийн шиг гэдэл мөргөж сүгдөөд өгөхөд тэр тамхан бичгийг тайлж өгсөн юм. Ингэж би 15 хуудастай болсон. Аянгат тэр их сонин судар байна да. Хуудас бүрийг өөр хэл дээр биччихсэн. Мандухай хатан за би чамд боддоор тайлбарлая. Чамд байгаа Дэлхийн Монголын төвх гэсэн энэ номоор чинь жишээ авъя л да. За энэ хуудас нь Монгол гэвч монгол хэл дээр мөртлөө Нанхиад бичгээр биччихэж. Дараагийн хуудас нь монгол хэл дээр мөртлөө Наран улсын бичгээр биччихэж.
Ийм жаягаар биччихсэн судар байлаа. Хүмүүн ойлгоосой гэж хүсээгүй. Хичээсэн нэг нь тайлаасай гэж хүссэн. Тэгээд сүүлийн мөрийг нь түрэг бичгээр биччихсэн. Инхээр нэг л утгыг монгол хэлээр өгүүлэх хэрнээ унших бичээс нь олон орны үсгээр бичсэн байсан. Та нар одоо монгол үгээ бас өөр үсгээр галилж бичээд ойлгодог үсттэй. Гэвч тэр орны үсэг мэдэхгүй хүмүүн тайлж мэдэхгүй. Тэр орны үсгээр уншсан ч монгол хэл мэдэхгүй бол утгаач гаргаж чадахгүй. Аянгат тэр нь энэ хүүхэд болох судар байсан юм уу? Мантухай хатан тийм ээ. Аянгат танд хэлж байсан уу хүүхдээ олоорой тэр удмын тэрнтэй суугаарай гэж? Мантухай хатан үгүй. Юнган хатанд эцэг хааны ээж нь бэлгэлсэн гэсэн. Энэ нь их хаттад өгдөг судар гэж эртнээс улбаалan түгэж байгаа судар хэмээнэ. Би юр тайж уншиж чадаагүй. Чи оролдоод л үзнэц. Юу бичсэн эсгийг би юр ухсангүй. Нэг хуудас монгол хэллийг нь харчхаад ойлгохгүй болохоор хайчихсан гэсэн учгаар л надад өгсөн. Эцэг өвгдөөс ирсэн учиг надад их сонирн байсан. Нахиад хэлтэй хүмүүн ойрхон байсан учраас нахиад хэл түрэг хэлтүүдээр учгуудыг тайлуулахад ураг хүүхдийн тухай өгүүлээд байгааг ер нь гадарлсан. Тийм учраас тэмцээр байгаад 14 хуудсыг хөрвүүлэхэд ураг хүүхдийг хэрхэн олох тухай хүнслэхдэг, сарын дэгээ хэрхэн хориглох, түүнийг хэрхэн томруулах учгуудыг өгүүлсэн байсан. Гэвч хизээ гэдг нь байгаагүй. Ихэр ураг олох нэг хэсэг нь тамган бичээс дээр нь байсан. Босод хуудас нь нуган үр төрүүлэх тухай мөн ихэр ураг гэдэг учиг бичээтэй. Тэрл хуудас дээр ихэр ураг яаж бий болдог тухай бичээтэй байна гэж би гадарлаад хойноос нь хөөцөлдөөд юр болоогүй. Тэгээд нуган үр ядаж нэгийг төрүүлэх учиртай. Гэхдээ үүнийг тайлчвал би заавал ихрийг төрүүлж чадах юм байна гэж сэтгэсэн. Анх би бээр буурцган шивгчэнд алдас гаргаж үртэй болсноос жилийн дараагаас үрийн заяа тэгшлэг тахилга үйлдүүлж ирсэн. Тэгтэл удмын чатахтай гэж буурцг хэлсэн. Тиймээс тэр чатахыг тайлах гэж би олон бөөг цуглуулад чатах тайлах үйлэнд дэмнүүлсэн. Тэр бөө нарыг нэг сар тэжээсэн. Тэд ямар нэг учгаар дэм өгөх учиртай. За яаж байна гэж өдөр болгон би шалгалт хийнэ. Тэрэнд хариу өгч чадаагүй нь хөөн. Худал хэлэх аваас хөөн. Тэгж хэлсээр сарын эцэст 2 удган нэг зайрантай үлдсэн. Онцгой учрыг бараг тайлж удмын чатаг хариулах учгийг олсон. Хаанаас хэрхэн чатаг ирсэн, хэрхэн яаж түүнийг зайлуулах утгаа олсон. Аянгат шиншийн удган тэнд нь оролцсон уу? Тэрний чадал хүрэхгүй байсан юм уу? Мантухай хатан. Тэрний чадал хүрэхгүй байсан. Гэхдээ тэр надад хэн үнэн хэлж байна, хэн худал хэлж байна, хэн буулттай байна, үгүй байна гэдгийг ерөнхийлөн хэлэх чадaltaй байсан. Би өөрөө бүү биш учраас тэнд л зовсон доо. Аянгат улаач биш байсан юм уу та? Мантухай хатан. Тамхтай төрөөгүй. Залъя гэсэн ч залах онгод байгаагүй зовлон байна шүү. Тэрийг чинь хүссэн. Хүчнөө хүсээд байхад тэнгэр надад нэг ч онгод өгөөгүй шүү. Тэгсэн хэрнээ бусад нь ялтай юм шиг олон онгод шахахыг нь яана. Аянгат. Гэтэл та өөрөө онгод болчихсон явж байна. Сони юм аа. Мантухай хатан. Жаргалтай байна. Заяа тавилан гэдэг учигтай юм да. Аянгат. Та өөрөө хичээж их том үйл хийсэн учраас таныг онгод болгож шагнажтэй. Тэнгэр. Мантухай хатан. Ингэж тэр учгийг тайлаад эзэн хааны сүлдийг доромжилж байж хийсэн чатаг болохыг ухаад сүлд дахих үйл хийв. Олон жил эзэн хааны сүлдийг дахих үйл болоогүй мэдэв. Мөн нуган үрийн уг тодруулах үйлээр засрах 3 үйл хийсэн. Сүлд дахих үйл, эр эм заяа тэгшлэх үйл, нуган үрийн ухтаа эсэх, тэнгэрийн нэрийг авах үйл 3-ыг тэр жил үйлдэв. Өөрөөр хэлбэл буурцгхан банк зайран заяанд нь залсан гэсэн үг шүү дээ. 7 хавартаад угтаа гэдгийг мэдсэн ч 17 хавартаад угийг нь залсан юм. Аянгат. Батмүх Даян хаан уу? Мантухай хатан. Бату мөнхүү буюу Батмүх гэж нэрийцний учир нь мөнх гэж эцгийнхэн нэрнээс авсан. Бат гэдэг нь толгойн удмыг,
баян, олон болгоорой, мөнх оршоорой гэдэг нэр. Энэ мөнх амьдралыг батжуулах суур гэж буурцгах минь бат мөнх нэртэй болсон юм шүү дээ. Угаа авч улаач болсоос хойш даян гэдэг тэнгэрийн нэртэй болсон. Чамааг аянгат гэдэгтэй л адилхан. Ингээд уг гаруулаа авч бөөлөнтэй болсон доо тэр зэлэг. Бөөлөөчи гэд их шиг нь л өвлөн шүү дээ. Алив чи буурлаа буулгаадах би золгоотхыг гэхэд их төгшөөнөө. Хаан байж навсархай дэл өмсөж хийц нүдэж ингэж зоох гэж гээд буурцхан өглөл битгий солиор чиний хаан ч хаан байгаа юм. Ямар төрлийн үйл чи хийчгээв. Ард олондоо алдаршиж байж чи хаан гэж хэлээрэ. Алив бөөлөдөх ядар минь гэдэл хоёр нуган үрээ төртөл тэр хүмүүн байгаагүй. Яг л нялх хүүхчиг. Гэвч эцэг болоод төр улс ард иргэд үр хүүхэд гих сэтгэлтэй болсон шүү. Тэр болтол хүүхэдэл байсан. Тэгээд ээжийнхээ эрхлэн шүү дээ. Надтайгаа. Сэтгэлтэй байсан шивчнийг нь хөөж явуулахад надад их ууралсан. Тэгээд ч удаагүй бөө болсон учраас намайг зайлуулахыг ихэд санаа биз. Мөргөд төшмөдч түүнийг ар хударгаар нь яаж зүгээр байлгах вэ? Нааш нь цааш нь татаал биз. Гэвч онгод нь буугаад зэмлсэн гэдэг. Би тэр буултанд нь байсангүй. Миний шивгчин үүнийг сонирдоод надад хэлсэн. Голомтыг чинь засах гэж байгаа хүмүүний сэтгэлд чи яаж сэв хийж чадна? Өрмөн чи угсаа гаруулаа дээшлүүлье гэж байвал энэхэн хатантай заяагаа нэгдэг. Онгод тэнгэр чинь ингэж хүсэж байхад огуул биеэрээ чи тутаануу гэж зэмлсэн гин. Тэгтэл буурцгхан уурлаад энэ миний онгод биш мандухайн онгод гэд буулхаа байчихсан. Тэгээд би онгодоо буулгаадах гэж зэмлэж явсаар байгаад сүүлд нь жадад зэргээр хөшүүлж байгаад буулгуулдаг болов. Хоригт байж онгодоо буулгасаар байгаад аанаа зүгширч нэг жил болоход хүмүүн төртэй болж үг сонсохтой болж тэрхэн цагт би өөрийнхөө ямар байсныг сансан юм аа. Ордонд ороод нялх байхдаа бас л ийм байсан байх та гэж аанаа л ижилхэн заяанд байгаа буурцгныг ихээ өрөвдсөн юм. Тиймээс түүний сонирхол юуг татах гээд төрийг таниулах гэж юнган хатны сургасан бүхнийг яг л дүрслэн үзүүлэх болов. Энэ үеэс л би нэг эм хүмүүн харагдсан юм шиг байгаа юм. Олон янзын ховцос өмсөөдөл, олон янзын ааш гаргаад жүжиг ший тоглож үзүүлэхээр ээж хүмүүн шиг санагдхаа болж эм хүмүүн харагдсан юм шиг байгаа юм. Настай хүмүүн шиг биш харагдаж буурцхан намайг өөрөөр сонирхох болсон доо. Ингэж сугцаар миний өвөрт орж ирж нуган үрсээ хараад эцэг хүмүүний буйртай болж төр усын хэрэгт толгой мэдэн үйл хийж тэр үйл нь ч онож хаан хүмүүний дүртэй болсон юм да. Ямартай ч байсан эцэг болж хаан болж болдог юм байна гэдгийг тэгэхэд л би ухсан юм. Учир нь энэ төр улс үр хүүхдийн төлөө оршиж байгаа гэдгийг тэр л цагтаа ухаардаг бололтой. За ийм л хөвгтөө тавилантай да. Аянгат сонирхолтой амьдарчээ. Би одоо тэр цагийн учир шалтгааныг илүү сайн ойлголоо. Та ойрдуудыг дайнд ялчгаад төрийн цааз гаргаж байжээ. Үүнд нэгдүгээрт үүнээс хойш гэрээн орд гэж бүү хэл, өргөө гэж хэл. Хоёрт нь малгайн залаагаан 2 хуруунаас илүү бүү хий. Гуравт завилж бүүсүү, сөвдөж суу. 4 цэгээг айраг гэж нэрлэе. 5-т нь махыг хутгаар бүүид шүдэрээ зулгааж ид гэжээ. Ийм сонин юмс хэлснийг чинь их гайхаж байна. Махыг шүдэрээ зулгааж идэн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Яагаад ингэж байгаа юм бэ? Мандухай хатан. Махыг хутгаар бүүид гэдэг нь эр хүмүүний зовлогыг зулгаасан учраас тэр. Энэ бол Тэнгэрийн зарилгаа. Үйлдүүд нийтээрээ 9 таашийн үеийн үрийг үүрч байгаа шүү дээ. Тиймээс энэ зовлонг гаталж үйлд түмэн мөнх оршиж байхын тулд энэ жишгийг дагах ёстой гэж буурцхны онгод надад айлтсан. Тэгээд учгийг асуувал тулайн угсааны эрчүүдийг махалж зулгаасан учраас тэр үеийн үрээ санаж махыг хутгаар биш шүдээр зулгаахдаа эр хүмүүний махыг эзэн Чингисийн махыг яаж зулгааснаа сантхай гэсэн сануулгатай зарлиг болно. Гэртэй холбоотой зарлиг бол гэр гэдэг зүйлээ түүхнүүлж, гэрээ гэдэг зүйлээ ухаагүй байж ордонд санаарахыг цэрлсэн учиг болно. Гэрийг ойлгож, гэрээг санчаад
ордон босгож түр өдөрт гэсэн утгатай үг. Малгайн залаан тухайд ухаан чинь 2 хуруунаас хэтрэхгүй байна. 3 хуруу урт ухаантай байж ядахтаа хүмүүн зайд байдаг шүү гин. Тиймээс ухаан чинь хүмүүнээс дор байна гэдгийг энэ очгаар сануулав. Энд их үр 2 ухаан чинь байна. Эцэг ухаан чинь алга гэж ягтлан өгүүлсэн болно. Аянгат их үр заяа гэдэг нь байна гэж юу гэсэн үг вэ? Мандухай хатан. Үр болоод энэ заяа чинь байна. Эрийн заяагаа та нар үгүй хичглээ гэсэн үг. Аянгат алтан уургийн ирчүүдийг хөнөөсөн болохоор эр заяагаа үгүй хичглээ гэсэн үг үү? Мандухай хатан. Тийм ээ. 2 заяатай үлдсэн шүү гэдгийг сануулж байгаагийн очиг. Тиймээс эмийн заяа, үрийн заяагаа та нар алдчихваа. Эрийн заяагаа олж аваарай гэх утгатай. Аянгат дандаа бүү болон тэнгэртэй холбоотой сургаал юм байна шүү дээ. Мандухай хатан. Хэдий холигтой ноён байгаагүй байж олооч тэгж хороож өр удмаар нь үгүй хийсэн нь эсэн тайшийн алдас болсон. Тиймээс нэг заяаг чи үгүй хичглээ гэсэн Тэнгэрийн сануулга зэмлэл юм. Аянгат цэгийг айраг гэж нэрийд гэдэг нь ямар учиртай юм бэ? Мандухай хатан. Харин энэ бол зарлиг дагаж байна уу? Үгүй юу гэдгийг шалгах гэсэн миний санаа. Энд Тэнгэрийн учиг байхгүй. Хэрвээ тэд цэгээ гэж ам яриа гаргаад байвал миний энэ 3 учгийг мартчихжээ гэж сэтгэм. Хэрв айраг гэж хэлээд байвал энэ 3-ыг санаж байна гэсэн утга. Тархинд нь байна уу үгүй юу гэдгийг шалгах ур юм аа. Аянгат. Монгол хаадын дэргэд өвдөглөн суу гэдэг нь юу гэсэн үг вэ? Мандухай хатан. Энэ бол буурцагхны очиг. Энэ 2 бол бид 2-ын очиг аа. Би өвгдийн үгийг санаж байна уу үгүй юу гэдгийг шалгаж цэгийг айраг гэж хэлгэсэн. Харин өвдөг дээрээ суухад өвдөг хөл гар яаж зовдөг үлээ? Завлан суухад яаж тухалдаг үлээ дээ? Тийм учраас зовлонгоо санаж бай, зовж бай гэж энэ өвдөглөн сухтыг гаргасан. Аянгат буурцгхан одоо хаан болно. Буурцгхны дэргэд өвдөглөж суу гэсэн үг үү? Мандухай хатан. Тийм ээ. Үлдсэн ганц угсааг битгий зовоо. Та нар өөрсдөө зов гэсэн утгатай. Энэ буурцгхны санаа шүү. Бат мөн хаан байж чадах уу, эс чадах уу гэдгийг нь үүгээр тодолж байгаа юм аа. Түүнийг хүндлээд өвдөг дээрээ сууж байвал яс нь хэрэгжиж байна. Хааныг хүндэтгэж байна. Завлаа суучхвал өөлдүүдийг, 4 ойрдуудыг устгаж байх хэрэгтэй. За ийм л дэг юм аа. Эцэст нь сануулхад чи намайг залдаг гэх хугас суулттай самуурсан улаачид ингэж хэл. Энэ 5 учгийг тайлчсан бол бас нарийн хідэн учиг бий. Үүнийг тайлчвал мандухаас эцэн миний улаач гэж хэлээрэй гэх хэрэгтэй. Аянгат. Эннээс өөр нарийн учиг байгаа юм уу? Онгодуудаас асуугаад мэдчихэж болох юм шүү. Мандухай хатан. Жишээ нь айраг гэдэг үг өөрөө байна. Яагаад ургамлын нэрээр цэгийг нэрэтсэн юм? Энэ учиг болно. Аянгат. Айраг чинь гүүний сүгээр эсэгдэг ундаа эзтэй. Мандухай хатан. Цэгээ гэвэл тэр чинь мөн. Айраг гэдэг чинь өөрөө ургамал. Аянгат. Бид нар одоо айраг гэд байдаг нь буруу нэрлээд байгаа юм уу? Мандухай хатан. Та нар тэр өөлөд тавьсан цээр нэрээр явж байна. Ухаж байна уу? Цэгээ гэдэг чинь гүүний самыг эсгэж хийсэн идэ. Айр гэдэг бол хорвоо дэлхий дээр ургадаг эсэглэн төрлийн навчид ургамал байдаг юм. Гишүү гэд байдаг. Яагаад тэр нэрийг дүйцүүлэн хэлснийг мэднэ үү? Энэ мэт учгийг тайлчих юм бол мандухай сэцэн хатны улаачаа гэж хэлж болно. Аянгат. Үүнийг зөвхөн таал мэднэ гэж үү? Мандухай хатан. Надтай холбоотой үлгэртэй учраас би л мэднэ. Бусад онгод сэтгэхгүй. Энэ миний нялхын нэр. Өөмөлжин цэцэг гэдэг чинь айраг гэдэг ургамлын чинь цэцэг юм шүү дээ. Аянгат. Цэгийг айраг гэж нэрийдэх гэдэг чинь юу гэсэн үг вэ? Мандухай хатан.
намайг санаж байгаарай гэсэн үг байна. Өөрөөр хэлбэл Мандухай Сэцэн хатан энэ зарилгийг Батмөх Даян хаан энэ жайгийг өгсөн шүү гэдгийг бүү март гэсэн тамга болж байгаа юм. Өөмөлжин цэцэг гэж айрагны цэцгийг хэлнэ. Тэгэхээр би өөрийнхөө нэрээр үүнийг тамгалсан зарлиг аа. Хоёр дахь учиг энэ байна. За энэ учгийг нэгт үйл явдлаар нь яагаад энэ 5 учиг гарах болсон? Хоёрт нь ямар утгыг өгүүлэх? Гуравт нь тамга нь хаана байгаа юм гэдэг учгаар тайлцвал миний улаач мөн. Эсэн тайш толгойн угсааныхныг хороосон учраас энэ 5 зарилгийг гаргах болсон. Энэ болбоос эр заяа гундаасан гэдгийг 3 учгаар хэлэн өгүүлж байдаг. Гуравт нь тамгал гэвэл цэгийг айраг гэж нэрийдгэж хэлсэн учирт байдаг. Энэ л 3 учгаар хэлчихвэл миний улаач мөн байх байлаа да. Өөр элдв хүнд сорил тавихгүй. Хэрвээ би л буусан бол үүнийгээ мэднэ. Энэ учгийг гаргалаа гэхэд энэ айрагц гэдгийг гагц би мэднэ шүү. Тэгэхээр намайг өөмөлжин цэцэг гэдэг нэртэй байсныг мэдэмгүй хүмүүн Мандухай цэцнэр нь бодоод байвал худал. Хизээ Мандухай цэцэн нэртэй болсон юм бэ гэвэл Мандуул хаантай суухдаа нэр хоршуулж авсан нэрээ. Мандуул гэж та нар буруу бичиж дууддаг. Мөнтэй бол мандах уул гэсэн нэр шүү дээ. Уул шиг өндөр мандаарай гэсэн утгатай байгаа биз дээ. Хэрэв мандуул хэмээвэл уул манд гэж байгаа юм уу? Ойлгомжгүй байна. Иймээс миний нэрийг хоршуулан мандах уухай гэсэн нэртэй. Энэ төрийг мандуулж уухай айлуулаарай гэсэн зарилгатай нэр. Харин аялга дуудлагаараа өнөө цагт Мандухай гэж хэлэгдээд байна. Аянгат таны нэрийг хурдан хэлэхээр дуудлагаараа тэгж сонсогдоод алдас хийсэн байхаа үр шүүгээрэй. Мандухай хэмээвэл сайхан санцолонтой дуулддаг юм байна. Та хорлогдож өнгөрсөн үү? Өөрийнхөө насаар өнгөрсөн үү? Мандухай хатан аль нь өтөл байсан хатан биеэр хор ерөндөг уугаад би дийлсэнгүй. Би тамирдуу байснаас имжлэх гээд дийлсэнгүй. Тамирдах шалтгааныг бусд нь өдүүлсэн учраас хорлогдсон. Аянгат танд хор өгсөн юм уу? Мандухай хатан ерөнхийдөө хоолон хордлого. Аянгат баг хатан хоолнд хор хийсэн юм уу? Мандухай хатан би баг хатан гэж бодомгүй. Тэр цагаан сэтгэлтэй, түшигтэй сайн хүүхэд. Би түүнд харин урам өгөхөд юр гомдлгүй. Гэвч түүний ард байгаа ноёд сайд юр сайн авиртан бишээ. Би баг хатанд итгэдэг. Гэвч тэр ардаа утастай хүүхэлдэй мэт хатан учраас тааламжгүй. Өөрийн толгоогоор явбал тэр мандах наран адил гэгээтэй хатан. Гэвч түүний ам нүдийг дарах худал хуурмаг сэцэд байна. Тэрэнд би дургүй. Аянгат сэцэд нь 2 хуваагдчихдаг зовлонтой юм аа. Мандухай хатан тийм ээ. Аянгат таныг хаттын өргөө ч юм уу, овоо ч юм уу ямар ч байсан нэг тахилгатай газар очиод би тэтэн хүүхэд гаргая, эдэн хүүхэд гаргая гэж тангар өргөсөн гэж бичсэн байдаг. Тэр овоо хаана байдаг? Ямар учиртай овоо юм бэ? Энэ талаар лавлаж учрыг нь асуух гэсэн юм. Мандухай хатан Юнгон хатан хуучны нэгэн овоог сэргээж тахилга хийв. Тэр цагт бид нэгэн жилдээ маш сайхан амгалан төр усыг үзэж, адуу мал омголон өвөлжөж, олон төрлөөр тэр жилийг ухтан авсан. Тэр төлнөөс нэгэн ч хорогдлгүйгээр өсөн бойжсон. Ийм хайхамшигтай байлаа. Гэтэл тахихгүй болохоор гай гарц таарад тахихаар ашиг тустай байна гэхээр битгий наадаад бай. Чулуу тахлаа гэд тусыг өгөөд чулуу тахихгүй болохоор гарц гарахыг харъя. Биеэр батлая гэд нэгэнтээ ч ил хийгээгүй. Тэгэхэд зун нь гам болж, зарим газар үер болж, өвлөн зуд болсон. Маш их төлийн гарцтай. Толгойн угсааны охид хүүхнүүд тэгшхэн байна. Ирчүүдэд нь халгаатай болохыг анзаарсан. Эхлээд болод жонон дараа жил нь учиг явдлаас болоод дахиж чадаагүй учраас Мандуул хаан дараа нь 4, 5 жил дахиагүйгээс толгойн угсааны 5 эр бүгд өөд болсон. Аянгат гидсэнд байсан ургуудыг тооцоод уу
Ман тухай хатан тийм эсмэл тайжийн нуган өр хүртэл хатгалгаагаар 7 хавартаатай үүд болж байсан. Ийм өчгтэй юм байна гэж тэгэхэд л сэртгийн ухаж тахих цаг нь биш байсан ч очин сайлаа өргөөд л гуйж өшөөж хайрал бассангүй баг би алдлаа гэд нулимс туслуулж танд би тангаргалаа. Тахлыг чинь жил бүртээ хийж бай. Толайн өксөг ивэж нуган урсыг нь үлдээж хайрал. Төр усыг чинь би төвшөтгэж үгүй, түмэн ардыг чинь би инэрч үгүй. Эр заяага та тэгшилж энхэн орныг авраач гэж юнгон хатны зассан овоонд шүншгэлсэн. Ихс хаад тагтаг овоо учраас том сайхан овоо. Наанан жижиг асар байна. Тэр жижиг асраас сүгэ өргөн уйлээ хийсэн. Ингэж хийхэд юнгон хатны удгун илгээ тэврээд ихэд инээж байсан. Аянгат тантай явсан удгун уу? Ман тухай хатан. Тийм. Ингэж залбирдаг, ингэж шүншгэлдэг юм уу? Аа. Та аягаар хүмүүний нүүр рүү сүү цацаад үзээч. Ха. Өргөлийг тэнгэрлүү дэгдээж өргөдгөөс тань шиг сайлтай хувингаар сацаад хайчихдаггүй юм. Хүмүүний нүүр рүү сацаж байгаа юм шиг аягаар нь шидэлдэггүй юм. Ингэж өргөдөг юм гэж бичлэн үзүүлв. Намар цагт та нарын хаар 9 сарын 22-нд өвөл ирэх намар төгсхийн гараан дээр тахилга хийсэн. Тэгэхэд хатан бибээр сандарч балмагдаж байсан ч юнгон хатны захиас ёсоор дэг жаягаар нь тахилгыг хийхдээ жаахан хужирлаад тангараг тавьчихсан. Аянгат та тэнд яг юу гэж хэлсэн бэ? Ман тухай хатан. Төрүүлсэн биеэ танд өргөж, төрийн түгийг арилгаж, түүхт их хаан эзэн Чингисийн отчгон ноёны гал голомтыг сахиж, ард олноо амуулж, ахуй төрөө төвшөтгэж, энхэн биеэс улбаа залгуулах ихэр хүүдийн ижий болъё гэж тангаргалсан. Аянгат энэ өдөр дотоод хормоод 7 хөвөн, гадаад хормоод ганц охин өвөөч гэж хэлээгүй юм уу? Ман тухай хатан тэрийг хожим хэлсэн. Охин тахилга дээр тэгж хэлсэн. Ингээд 2 нуган мөртэй болжээ. Ихэрч гарлаа. Хүү эн чин үний юм байна гэж итгэсэн. Бутаахан удгүй. Жил болгон очиод үг хэлээд байх уу? Очих болгондоо хэлж байсан уу? Ман тухай хатан тэр болтол би тэр үгэндээ л явж байсан. 2 нуган өр төрхөөр ихрээр нь энэ овооноос өгч байна гэд итгэл бадраад ухаантай сэргэлэн сайхан хөвүүд юм байна гэд дотоод хормоодоо тээж явах 7 нуган өр, гадаад хормоодоо инхрийлэх ганц охин ураг өгөөч гэж хэлсэн. Дотоод хормоодоо 7 ураг гэдэг нь өмгөөлж өслөлөөс хамгаалж явахаар хэлсэн. Гадаад хормоодоо ганц гэдэг нь харь хүмүүнд өгөөд хан төрөө төршдгөх нэг нөмрөг охин хөсөж байгаа нь тэр юм. Дотоод гадаад хормоо гэдгийн учиг тэр. Усаа төршдгөх 7 нуган өр, хилээ засах нэгэн гүнж охин гуйсан минь тэр юм. Аянгат та олон охин гуйсан бол олон охин ирэх байж тээ. Ман тухай хатан би охиноо харьд өгч явуулах санаагүй байна. Гадаад хормоог би гадаад ус руу хадамлуулах гэж байгаа шүү дээ. Гадаад хилийг тэгшлэх гэж хатан ухаан хэрэгтэй. Түүнийг би ганц байхад болно гэж утсан. Учир нь самуунтай байгаа нэг л хөрш байсан. Нөгөө хөрш маань яг л унтаж байгаа баавгаа шиг. Ичиж байгаа юм шиг амгалан байсан цаг шүү дээ. Тиймээс тэр зүг рүү л нэг охин явуулахад болно гэж сэтгэсэн. Аянгат юнгон хатан өөрөө бол удган байгаагүй юм байна тийм үү? Ямар шүтлэгтэй хүмүүс байсан бэ? Ман тухай хатан удган байж хуйглаж байсныг ер мэдсэнгүй. Хэрвзээ удган байсан бол түмний нүднээс далд байсан байх. Түүнийг удган гэж мэдэх хүмүүн үгүй. Удган байсан эсвэл эгэл байсныг нь сайн мэдэмгүй. Ямартай ч их шүншигтэй хүмүүс. Эцэг өвгдийн судрыг, эцэг өвгдийн улбааг маш их хайн бидчиж учгийг олохыг чармаадаг хатан. Аянгат тэр овоо ямархуу овоо байсан бэ? Цагаан овоо байсан уу? Эсвэл өөр цагаан сүлдэн овоо байсан уу? Ман тухай хатан цагаан сүлдэд овоо байсан. Бутахан удгүн. Таны үед нэг овоо л
хайрладаг байсан уу? Манд хайхтан. Үгүй. Би нутагт байдаг бүх овоог 9 сарын 22-нд намар өвөл 2-ын зааг дээр зэрэг тахиулдаг байсан. Бүх нутагт байдаг бүх овоог би алийг нь төв овоо, алийг нь салбар овоо гэдгийг ялгадаггүй байсан учраас ямагтайч тэр өдөр бүгдийг дахиж байвал учиртай гэж. Аянгат Мандуул хаан бол угаа аваагүй юм байна тийм үү? Манд хайхтан сайн мэдэмгүй хөөх хуйг агсаж байсныг ер мэдэмгүй. Тиймээс бүх овоог зэрэг тахиулдаг байсан. Бутахан мудгун дахих өдөр бол яг энэ заалттай өдөр юм байна тийм үү? Манд хайхтан. Тийм ээ. Нар ургахаас нар өдлөх хүртэл тэр нутгийн бөө сахиустнууд тэрийгэ хийж байх ёстой гэж. Бутахан мудгун ус түмнийхээ заяаг даатгадаг байсан уу? Манд хайхтан. Тийм ээ. Энэ өвөлдөө өнтөө байж, эрэх жилдээ гарцгүй байж, хаврын урыг нь ханш нээхэд амгалан байлгаж, зуны өдрийн зуссан газрыг нь тэнүүн байлгаж, ард олныг дажингүй байлгаж, ахуй амьдралыг арвин байлга гэж ерөнхийлөн бөөлнө. Хатуу цаг нь нэрж, хахир өвлөн дөхөж байна. Хан тэнгэртээ ард олон адуу мал, ахуй төрөө даатгаж байна гэж бөөлнө. Би бөөгийн дэгж аяг бөөлөх арга сайн мэдэмгүй. Тиймээс ямартайч нийлүүлээд хэлжил байхад болно гэж сэтгэнэ. Овоо бүхэн дээр хэлж байхад нэгэн лав шидтэй байж тараа гэж бодно. Аянгат танд Юнгон хатны шинший удган яах ёстойг нь ингэдэг гэж хэлэх үү? Манд хайхтан. Тэр бас их бүдүүн бараг хүмүүн. Аянгат тийм үү? Удган хүмүүн байж юу? Манд хайхтан. Аль нь төв овоо юм бэ? Алийг тахих ёстой юм бэ гэхээр уулыг өндөр нам гэж ялгадаггүй. Усыг өргөн бүдүүн гэж ялгадаггүй. Бүгд л хүмүүнийг ундаална. Бүгд л хүмүүнийг нүмерлэн. Тиймээс бүгдээрээ л тустай гэж хэлнэ шүү дээ. Их баг гэж ялгах хэрэг юу байна? Өнчнөөс өнгөт тэнгэрт хан болно. Өнгөт тэнгэрийн ханаас өнчин хүүхдч зулбана. Тиймээс их баг гэж ялгах хэрэг юу байна? Овоосон байвал дахиад бай. Онгорхоо бүхнийг нь цэвэрлээд л бай гэж л захин шүү дээ. Хе. Бутахан мудгун. Таны дахиж байгаа овоон дээр бөөнөр бүлэх үү? Манд хайхтан тэгэлгүй яах вэ? Аянгат төрийнх болохоор их том үйл хийдэг байж тийм үү? Манд хайхтан нутагтаа байгаа овоондоо бөөлнө. Бид төв хар хорон хотод байх учраас хар хорон хотод хэдэн бөөнөр байна. Тэд бүгд бөөлнө. Бутахан мудгун одоо тэнд тэр овоо байдаг уу? Манд хайхтан байна. Сүүлд ажихад хадаг яндар боогоод навсайлгаад хайсан байсан. Их том сүртэй овоо бий. Гэхдээ сүлд нь байхгүй. Аянгат та нар хадаг яндар юусоо хэрэгэлдэггүй байсан уу? Их гой цэвэрхэн хийдэг байсан уу? Манд хайхтан бидний үед сэтгэлээ баривал чулууг нь өөгүй болтол нь зүлгэдэг байсан, цэвэрлдэг байсан. Бутахан мудгун чулуугаа гой өнгөлж зүлгээд цэвэрлээд нэмдэг байсан юм уу? Манд хайхтан нэмэх гэж байгаа чулуугаа хамгийн гой хэнцэр, өөгүй, сэвгүй талын чулуу байсан ч өнцөг ирмгийг нь мохойлгоод хэвтэй болгож тавьдаг байсан юм. Сэтгэл шүү дээ. Бэлэг барья гэвэл өөрийнхөө урд үгээр ямар ч зүйлийг сайхан болгоод барьж болно. Зүгээр нэг арцгар чулуу биш, сайхан цэвэрсэн чулууг тавина. Бас цай тавина, идэ бов тавина. Тэнд баг тогоон адил хэмжээтэй 5 чулуун аяга бий. Их тагилганд 5 чулуун аягыг дүүргэж байдаг. Одоо замын овоо босон байна лээ дээ. Гэсэн ч сайхан тэгшлээд ард олондоо хуулан овоо тахлаа сэргээвэл Монгол түмэн мандан бадарна. Соврог байвал шашин мандна. Сүм байвал ухаан мандна. Овоо байвал улс мандна.